1921 оны ардын хувьсгалын ачаар Монгол улс эрх чөлөөгөн байлдан олсон гэж. Эрх чөлөө тус хар тогтнолон олсон хэдий ч эдийн засгийн эрх чөлөөгөн хараахан олж чадаагүй. Идэж уух, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх юм болгон гадаадын мөнгөлөгчдийн мэдэлд хэрэгцээ тийм авъя гэхээр хэдээрүүхийг данжаад мэддэг. Худалдаа намайг эрхэлсэн пүүсийн эзэд ховл зэтэл Монгол орныг сорон мөлжиж байлаа. Өөрийн оронд амьдарч байгаа хэрнээ өрийн дансанд баригдсан ийм л хөөрхөлөлтэй улс орныг ардын засгийн газар хүлээж аваад гадаадын капиталаас ангижрах гарц суулганыг ирж хайж эцсэж цуцалгүй тэмцэл хийсний хүчинд үндэсний санхүүгийн системийн эхлэлийг тавьж улмаар 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол зөвлөлтийн хувийн нийлүүлсэн худалдаа аж үйлдвэрийн банкыг байгуулсан түүхтэй. Гэхдээ гадаадын капиталыг шахан зайлуулах нь гарын дорох амар хэлбэр ажил байгаагүй. Орос хятадын цаасан болон зоос мөнгө, Англи, Америк, Герман, Мексикийн мөнгөнд дэвсгэртүүд их орны зах зээлийг эзэн ноёрхож ардын засгийн ололт бүхнийг адхан доторх мөнгө шихэн арилжахыг оролдож байсан юм. Гэвч тэмцэл тулаанд үнэн ялдгийг харуулж үндэсний мөнгөнд тэмдэгт өрсөлдөгчөн ялан янчаан төгрөг хоёрын хоорондын явц байдал тодорхой болсон юм. Олон жилийн нар салхинд өнгөж үсэн алдсан энэ цоорхой дээвэртэй ноорхой байшинд Азийн Монгол орны анхны мөнгөн гүйлгээ явагдаж авлага өглөгийн тооцоо анх төрөнд хийгдэж байлаа. Ингэж археактаас ардын хувьсгал эхэлж, археактаас бас анхны банк санхүүгийн ажил эхэлж байлаа. 1899-1902 онд баригдсан гэх энэ байшинд Монгол зөвлөлтийн хувийн нийлүүлсэн худалдаа аж үйлдвэрийн банк барилан 260 мянган янчааны хөрөнгөтэй 18 Орос, 4 Монгол ажилтнтай үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 4 Монгол ажилтан 4 аргын тоо мэддэг байсан. Эрхэн гацдаггүй юм бол эрхийн тэглэлгүй энэ тэр мөнгөн гүйлгээ хийчихдэг байсан юм. Ойлгохгүй зүйл таарч гэмээн Орос мэрэгжилтнээсээ асуудаг байсан юм. Богц томөнгөн ганцгалж яваад бори бокс хэлгүй зузаатгал хийхээр явдаг байсан юм. Ингэж Монгол улс үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон ч гэлээ актмор амбун шар хоньямал хадаг цай ангийн арис усыг арилжааны хэрэгсэл болгосоор ирсэн ард олны сэтгэл зүйд олон зууны турш дадал зуршил болсон хэв ёсыг өөрчлөх үндэсний мөнгөн тэмдэгтийн аж холбогдлыг сурталчлах ажлуудыг ч Монгол банкныхан хийж явсан юм.